Та намайг өмнө аймгийн Хөрмөн сумын Жанжин бригадын Бацхийн Баянжаал гэдэг. За намайг Өмнө аймгийн Хөрмөн сумын Жанжин багийн малчин Түмэн цэцгийн сувдаа гэдэг байна. За юу ингээд ярилцлага бас тийм Монгол улсын алдарт уяаж цол хэрэг хүртэх маш их хөлбөмбөг болсон байгаа тийм. Энэ бас үйл явдлаас ингээд яриагаа эхлүүлэе гэж бодож байна. Монгол улсын цол алдарт уяаж цол хэрэгэм хүртэхэд бас та хоёр маань эхний жилийн хөдөлмөр зүтгэл бас ингээд ороо. За бид тэр ч би ч бага ангиас гараад аав ээжийн гардаг мал маллаад аав ээжээсээ суралцаад явсараад 2002 оноос 2 онд хайтагаа суугаад тэрээс өөрөө би дааж мал маллаад өдийг хүртэх мал маллсан. Тэгээ энэ хугацаанд бол хамтарч их ажлыг хийж мэдээж явсны үршим хүртэж өнөөдөр Монгол улсын алдарт уяаш гэдэг эрхэм цолыг авсаа. Тэгэхэд маш баяртай байна. Олон түмэнтэйгээ баяраа хаваалцаад сэтгэл өндөр байна надад. Мэдээж бас ингээд энэ их үйл хэргийн дараа мэдээж ард нь гэргийн үний бас том бас амжилт бас байгаа те. Гэргийн хувьд бас сэтгэлээ олцгүй. Хэлгүй яг нөө эзгүүд нь бас чинь нөгөө мал хуун чинь гарч орж мал услах, эргүүлэх, тойруулах бүхий л ажлаа зохицуулаад тэгэл уралдаанд яваад ирэхдээ тэгэл ажлаа зохицуулаад байж идэг да. Энэ тэмээг та хэд маань яг дээрөөс өвлөөд нь хэдэн жил ингээд тэмээ мал. Тэ манай аавын тал гэх юм бол аавын аав маань бүгд найрамдсан Монгол ард улсын авраг тэмээчин тийм хүн байдаг. Манай аав маань бас аймгийн алдарт уяач ийм хүн байсан тэмээний. Тэгээ би ч 3 дахь үеийн гихүү. Тэгээ манай ээжийн тал гэх юм бол бас дандаа тэмээтэй манай ээж маань ихэс дөрвөө охин байдаг. Тэгээд хамгийн том их чинь даш гэж хүн байж байгаа бурхны оронд очсон байдаг. Тэр хүн маань бас олон хүүхдийг өсгөж хүмүүжүүлж 90 цент өргөж бас олон тэмээ малдаг тийм хүн байсан. Удаах ихч маань бас бурхны оронд очсон байдаг. Тэр ихч маань бас авиат малчин гэдэг хүнтэй хамтаа дэмтсаар авиат малчин болсон байдаг. Тэгээд олон тэмээтэй бүх хүүхдүүд нь бас энэ Жанжин багийн бас ихэнх тэмээг малалж байдаг юм олон тэмээтэй юм айлууд байдаг. Тэгэхэд бүгд сайхан хамтраад дандаа тэмээгээ дөрөнгөсгдсөн юм. 300-аас цааш тэмээтэй тийм усуд байдаг. Тэгээ манай аавын талч бас тэмээтэй, ээжийн тал маань бас тэмээтэй. Ингээ тэмээч айлын хүүхдүүд. Манай ханы ээж ч бас тэмээчин. Бас л Жанжин нутгийн бас даал тэмээгээр алдартай тийм усуд хүүхдүүд байгаа. Тэгэхэд аав ээжийнхээ сургасан сургаалыг үргэлжлүүлээд буйны нөсгөөд өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа ээж аавдаа ахмад буурлуудаа их баярлж явдаг да. Тэмээ маллах, тэмээ сүргээ өсгөн үржүүлэх энэ зүйлээ хамгийн сайхан нь юу вэ? Энэ талаар бас та хоёр маань үзэгч олондоо сэтгэлээ олцгүй. Тэмээ маллах багасаа л тэмээний маллаж хангаал юмныг сургаж ингэ сааж ингэж явсан болохоор тэгэл нэг хүний хобби гэдэг шиг тэгээд яалч байхгүй л энэ тэмээтэй холбоотой миний амьдрал. Тийм учраас тэмээх сайхан, зудан төсөөртэй, сайл сууны ашиг шимтэй, ноос ус гэдэл мах суугээл тал бүрийн их юутай орлоготой, ашигтай ийм байдаг болохоор тэмээг маллахд бол их аштайхан байдаг. Хөрмөн нутгийн хувьд ер нь бас тэмээ зүрхийг өсгөн үржүүлэх тал дээр нь хэр онцлогтой бас нутдаг. Энэ талаар бас хэлэхгүй. Хөрмөн нутаг маань манай Хөрмөн нутгийн ч тэмээний гол цом сүрэг нь бол энэ Жанжин багт байдаг шүү дээ. Бэлчээр яг тэмээ байх нөхцөл нь яг энэ говь нутаг Жанжин нутгийн энэ говьд байдаг. Цаг бодроо энэ яг л тэмээ байх газар нь энэ манай энэ Жанжин багийн нутгийн ялангуяа нурд зэрэг бол яг л тэмээний ор.
өсгөхөд одоо боломжтой. Тэр нь л ашигтай байдаг да. Бас нөө танад нөө генсийн амжилтанд одоо бүртгэгдсэн хурдан тэмээ байдаг гэж сонсч байсан. Тэр тэмээний талаар бас ярихгүй юу? Тийм тэр генсийн тэмээ маань одоо тарман цагаас л манай аав ээжийн л дуутхан тэмээ. Тэгээд одоо тарман цагаас л урдсан. Тармандаа 6 авралдаа 6 төрүүлээд тэгээд тайлагнаа ариг дэвтэрүүлсээр л байсан. Тэгээд одоо бүдүүрэл 16-ны 3 сарын 7-нд Умбайм дээр Монгол тэмээсэн зөвс генсийн дээр амжилтыг шинжилэн тогтоох тийм мянган тэмээний уралдаан болгоод аврах хөх тэмээгээ бас төрүүлгэж Монголыг баясгаж маш гоё зохион байгуулалттай сайхан уралдаан болсон байдаг. Малч ухааныг нь ер нь одоо өөр хүмүүсд нь өвлөн авч байгаа юу тий. Тэрний талаар бас ихч сэтгэлээсээ аюурвал. Малч ухаан ч одоо манай хүмүүс чинь тэр ч одоо 5 охинтой. Том охин маань оюутан. Одоохондоо бол мал зал дээр гарсан хүмүүс байхгүй байгаа. Оюутан бусдаа сургууль соёлоор явж байгаа. Тэрэл одоо тэмээнд суралцсан. Тэмээнд багаас нь одоо ингээл одоо бидний бүхэл хийх ажлыг манай охтод хийчихнэ одоо 2 том охин маань. Тэмээ хангаал хурдан тэмээ хангаал сурган тэгээд дуучинта. Хан мал явна тэмээ малаа эргүүлэн ус цаслна гэж бүхэл ажлууд одоо манай охтод 2 том охин бол одоо бүгдийг л одоо хийчихнэ. Би тэргээ зүг яваад ирэхэд бүгдийг хийгээл ажилладаг. Өнөөдөр бас ингээ харж байхад нэг охин хурдантай бас тийм болж Тэ одоо баг одоо 3 дугаар ангиас байна одоо тийм унаал одоо гөлтөрнө тавьж байдаг. Одоо оюутан болцсон тэгэл уралдаан надан боллоо гээл ятнаас ирээд тэмээгээ авч одоо өнөөдөөс буцна. Дараагийн охин маань одоо 12 дугаар анги эргэжил оюутан Оросд одоо урилгаар суралцахаар болсон. Одоох охин маань одоо 7 дугаар анги. Тэгээд дараагийн хоёр маань 2 дугаар анги цэцэрлэг гэдэг одоо ингээд 5 охинтой. Тэгэл аймагт 5 дугаар сургууль суралцаал хатад сурхан цараал тэгээд байж байгаа. За та хоёр манаас ингээ ярилцлагаа төгсгөл те одоо тэмээг өсгөн үржүүлж байгаа. Тэнийхээ бас ингээд үр шимийг нь хүртээд өнөөдөр ингээ цолныхаа мелалаг наадмыг ингээ хийгээ сууж байна. Бас энэ чинь маш их хөлбөр зүтгэл. Тэг ер нь малч ухаанаа бас ингээ залуу малчтад бас ингээ зөвлөгөө өгөхгүй малч ухаанаасаа те. Тэ одоо энэ мал малхад одоо энэ сүүлийн үед одоо энэ тэрэг техник гэдээ гараад ирсэн. Одоо тэмээ морийг одоо унах. Унж идэх нь ховор болсон. Гэнд оруулах, амхруулах, хангаал юмныг сурах энэ их орхигдож байгаа. Нэг Монголын өв соёл маань бас жоохон орхигдоод байгаа шиг байдаг. Тэ одоо энэ хурдан тэмээ гэдгээр л одоо унаж байна да. Нэг л хордлуулах, хахын л хордоо хөшөл удамтай гэдгээ барьж унж эдэлж ингэж л явж байдаг. Тэгээ залуу малчдтай хэлэхэд бол одоо тэмээг унаж намхруулж, тэмээг хайрлаж, хайр шиг нас хүртэж явж байвал бас бидэнд ашиг шимт амиа бас өгч өгдөг юм тийм аа гэдгийг л хэлмээр байна да. За баярлалаа. Бас ихчээ те эмэр нэмэгтэй хүн айл гэрэн эзэгтэй хүн яг одоо тэмээ сүргээ өсгөн үржүүлэх те малаа одоо өсгөн үржүүлэхэд ашиг шимийг нь хүртдэг те ер нь ингээд өв уламжлалаа ер нь хэрхэн хадгалж явах хэрэгтэй гэдэг те тэр талаар бас ингээд зөвлөгөөхгүй. За чи одоо нэг ашиг шимийг нь хүртэнэ гэдэг чинь нэг сайл сүүгээс авахгуулаад тэгэл ер нь ноос үс ашиг шимээ ер нь сайхан өгдөг сайхан буянтай амтнаа ер нь тэмээ чи ер нь өвөл үлгээ сайн суу. Өвөл зунгүй жилийн 4 өдрөөр саагаал айраг суу цагаатайг борлуулаад. Тэгэл хаврын ноослоод ноос нь гарна. Ашиг шимэгтэй. За баярлалаа. Тэгээд та хоёртойгоо цаашдынх нь те энэ их ажилд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Танай бах амт олонд бас ажлын өндөр амжилт хүсье. Удахгүй болгосоор шиндээ сайхан шинэлцгээгээрэй. За баярлалаа. Fishing
Хамраараа чавар үргэнхэн туулах замаа товчилж явахдаа түүг бөхөрөө хэрүү шилгээж тугалн үдэрээ уйсчил явна тиших тусмаа шиг уйхан гэмээр мотгийн тэмээд ойхан юмаа цагтайгаа тулж төрүүлэх зандан хүрэн тэмээд минь тиших тусмаа
Амьдан